Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Солонгоо агш байна. Найзуудаа, Есүс энэ дэлхий дээр ямар зорилгоор ирсэн бол? Есүс энэ дэлхий дээр яах гэж ирсэн бол? Та нар тэгж бодож ирсэн удаа байгаа юу? Есүс ямар зорилгоор энэ дэлхий дээр ирсэн болоо? Яг зөв. Есүс энэ дэлхий дээр ирэхдээ биднийг аврахын тулд ирсэн шүү дээ. Есүс энэ дэлхий дээр хүний биеэр ирээд бидний өмнөөс зовлон гэдэлж, загалмай дээр цовдлогдсон, нас барж, дахин амьснараа Есүс биднийг мөнхийн шийтгэлээс аврахаар ирсэн шүү дээ. Энэ бол Есүсийн энэ дэлхий дээр ирсэн зорилго нь байх нь. Тэгвэл Есүс одоо хаана байгаа юм бол? Есүс яг одоо бидний эргэн тойронд байгаа юм болов? Есүс Монгол улсад байгаа юм болов? Эсвэл Есүс хаана байгаа юм болов? Есүс Америкийн нэгдсэн улсад байгаа юм болов? Есүс хаана байгаа юм болов? Солонгост байгаа юм болов? Үгүй тийм ээ. Есүс яг одоо хаана байгаа вэ гэвэл мэдээж Тэнгэрийн улсад байгаа шүү дээ. Есүс нас барж амьсныхаа дараа Есүс хаашаа явсан бэлээ? Тэнгэрийн улс руу явсан шүү дээ. Есүс Тэнгэрийн улс руу явхаасаа өмнө Есүс дагалдагч нартай нэгэн зүйлийг амласан байдаг. Тэр нь юу юм болоо? Есүс дагалдагч нартай юуг амлаж чад явсан юм бол? Бүгдээрээ хамтдаа Библиэс харцгаах уу? Бүгдээрээ Шинэ Гэрээ номны Яаков 5 дугаар бүлгийн 7-оос 11 дугаар ишлэлийг багштайгаа хамт уншъя. За бүгдээ хамт уншъя. 3. Тиймээс ах дүү нараа эзнийг ирэх хүртэл төвчээртэй байгтун, харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороо гортол тэсвэртэй хүлээдэг юм. Та нар ч бас төвчээртэй бай. Эзний ирэх ойрцсон тул зүрхээ чангал. Ах дүү нараа, та нар өөрсдөө шүүгдчихгүй тулд бие биенийхээ эсрэг бүү гомдол, харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна. Ах дүү нараа, эзний нэрээр ярьж байсан иш үзүүлэгчдийн зовлон ба төвчээрийн жишээг авахтун, харагтун, бид төвцнийг нь өрөөлдөд тооцдог. Та нар Яаковын төвчээрийн тухай сонсож эзний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь эзэн инэрлээр дүрэн агаад өршөөнгүй юм. Амен. Хүүхдүүдээ, Есүс загалмай дээр цовдлогдсон, нас барж 3 дахь өдрөө үхлээс амьлсан байгаа. Есүс амьлсныхаа дараа шавнартаа харагдсан байгаа. Тэрч байтугай Есүс өөрийнхөө шавнартаагаа 40 өдрийн турш хамт байсан байх юм. За тэгээд нэгэн өдөр Есүс Чидүн уулан дээр өөрийнхөө бүх дагалдагч нарыг дагуулж гараад тэднэрт ингэж хэлсэн байгаа. За, шавнараа, би одоо удахгүй Тэнгэрийн улс руу явах гэж байна. Би Бурхан Аавынхаа ингэр рүү явах гэж байна. Тийм учраас та нараас би сүүлийн удаа нэгэн зүйлийг хүсэх гэсэн юм. Би дахин ирэх хүртэл та нар энэ дэлхийн хязгаар хүртэл, газрын хязгаар хүртэл та нар сайн мэдээг тараа. Тэгэх юм бол би дахин ирэх болно. Есүс шав дагалдагч нартай энэ үгийг амласан байгаа. Харин тэр үед шавнар нь гайхсан байгаа. Юу сайн мэдээ тараахаа. Багшаа, тэр сайн мэдээ тараах гэдгийг чинь юусоо ойлгосонгүй. Сайн мэдээ гэж юу гэж байгаа юм болоо? За би та нарт маш сайн ойлгуулж өгье. Сайн мэдээ тараана гэдэг нь Есүс миний төлөө, Есүс чиний төлөө загалмай дээр цовдлогдсон, нас барсан. 3 дахь өдрөө үхлээс дахин амьлсан юм аа. Есүс дахин амьснараа чиний гэм нүглийг бүгдийг уучлсан. Чамайг Бурхны хүүхэд болгосон юм аа гэдгийг ярих хэрэгтэй. Энэ бол сайн мэдээ. Есүс миний төлөө, Есүс чиний төлөө амьлсан гэдэг нь сайн мэдээ юм аа. Тийм учраас та нар энэ сайн мэдээг газрын хязгаар хүртэл дамжуулах хэрэгтэй. Маш олон хүмүүс сайн мэдээг тараах хэрэгтэй. Сайн мэдээ тараах гэдгийг ойлгочлоо л доо. Гэхдээ нэг л би өөртөө нэг л итгэж чадахгүй нэ багшаа.
Та явчихаар чинь бид нар яаж сайн мэдээг тараах юм бэ? Бид нар айж байна. Яаж сайн мэдээг тараах юм бэ? Нэг л итгэж төрөхгүй л энэ да. Би та нарт ариун сүнсийг илгээх болно. Та нар ариун сүнсийг хүлээн авах болно. Тэр ариун сүнсээр та нар хүчийг олж тэгээд газрын хязгаар хүртэл сайн мэдээг дамжуулах зоригтой болох болно. Есүс ингэж хэлээд шавнарыгаа харж байтал Есүс тэнгэрөө дөргөгдөн үүсийг хөлөглөн тэнгэр лөө одож алга болсон байна. Есүс үүлэн дундаас ч харагдхаа болсон байна. Шавнар нь тэнгэр лөө ширтээд л байсан байна. Есүс хааж чваа? Хаашаа явчих вэ? Харин тийм ээ, бидний эзэн хаашаа явчих вэ? Гэт бүгд л тэнгэр лөө ширтэн байж идэл хоёр тэнгэр илж гинэт гарч ирээд шавнарт нь ингэж хэлсэн байгаа. Бүү айцгаа, бүү гайх. Есүс та нарын нүдэн дээр тэнгэрөөд өргөгдсөн шигэ. Есүс дахин тэнгэрээс бууж ирэх болно. Харин та нар тэр өдрийг хүртэл Есүсийн айлцсны дагуу газрын хязгаар хүртэл сайн мэдээг тунхагл гэж хэлсэн байна. Энэ үгийг сонссон шавнар нь үнэхээр их зориг ороод яг л ариун сүнсний хэлсэнчлэн тэд нар бүгдээрээ гэрлүүгээ буцаад тэнд залбирч явахдаа ариун сүнсийг хүлээн аваад Есүсийн шав дагалдагч нар нь Юудэ, Самар, Иерусалим тэр бодгой газрын хязгаар хүртэл Есүсийн шав дагалдагч нар Есүсийн айлцсан сайн мэдээг тунхагласан байна. Тийм учраас бид нар сайн мэдээг сонссон байна. Есүсийн шав дагалдагч нар нь сайн мэдээг тараасан учраас өнөөдөр бид нар Есүст итгэж байгаа шүү дээ. Өнөөдөр бид нар сайн мэдээг сонссон учраас бид нар цуглаанд ирж байгаа. Тийм үстэй хөвгтүүд ээ. Тэгвэл Есүс одоо хаана байгаа бол? Яг зөв, Есүс Тэнгэрийн усад Бурхан Аавынхаа баруун гарын хүндэт суудалд залраад тэндээсээ бидний төлөө өдөржин шөнжин бидний төлөө залбирсаар байгаа. Амен. Тэгвэл хүүхдүүд ээ, Есүс дахин ирэх болно гэж амласан шүү дээ. Тэгвэл Есүс дахин ирэхдээ ямар ажлыг хийх юм болоо? Есүс дахин ирэх үедээ бидний итгэлийг шүүх болно гэж хэлсэн байна. Энэ дэлхийн бүх хүмүүсийг Есүс шүүхээр ирэх болно гэж хэлсэн байна. Тэгвэл юугийн шүүх юм болоо? За, Солонгоо чи цуглаандаа хэр сайн явж байгаа вэ? Библийг хэр сайн уншиж байгаа вэ? Есүст хэр сайн итгэж байгаа вэ? Мөрлөө хэр сайн өргөж байгаа вэ? Есүс шүүхээр ирэх болно гэж хэлсэн байна. Тэгвэл найзуудаа, Есүс эхний удаа ирэхдээ энэ дэлхийн бүх хүмүүсийг аврахын тулд ирсэн шүү дээ. Есүс бүх нүгэлтэй хүмүүсийн төлөө Есүс бүх нүглийг нь өөр дээрээ хүлээж авч загалмайг үүрэн, загалмайд цовдлогдсон нас барсан. 3 дахь өдрөө Есүс үхлээс амилснараа биднэрт мөнх амийг өгсөн шүү дээ. Есүс биднийг гэм нүглээс чөлөөсөн. Есүс биднийг үхлээс аварсан байна. Тэгвэл Есүс 2 дахь удаага ирнэ гэсэн шүү дээ. Тэгвэл 2 дахь удаа ирэхдээ Есүс яана гэсэн бэ? Яг зөв, Есүс бүх хүнийг шүүхээр ирэх болно гэсэн шүү дээ. Тэгвэл Есүс юуг шүүх юм бол? Миний итгэлийг шүүх болно гэсэн тийм ээ. Итгэлээрээ хэрхэн сайн амьдарч байгааг минь Есүс шүүхээр ирэх болно гэсэн. Тэгвэл найзуудаа, та нар итгэлээ хэр сайн сахиж байгаа вэ? Тэгвэл энэ хоёр хүүхдийн аль нь та нарын дүр төрх вэ? Арай 2 дахь хүүхэд нь биш үү? Есүсээ, та байж байгаарэ. Та ирэх болоогүй шүү. Би цуглаандаа сайн яваадахыг. Би итгэлээр өшөө сайн өсөдөхийг. Би Библийг өшөө сайн уншиж дуусгаадахыг. Есүсээ, та жоохон байж байгаарэ. Та жоохон байжгаад ирээрэй. Яг энэ 2 дахь хүүхэд чиг юм болов? Би та нарыг нэг дахь хүүхэд чиг байгаасай гэж хүсэж байна. Үнэхээр итгэлээ сайн сахидаг, тийм ээ? Библийг сайн уншдаг. Цуглаандаа тасралтгүй сайн явдаг. Есүсийн хайраар бие бинийгээ хайрладаг. Тийм хүүхдүүд байгаасай гэж багш нь чин сэтгэлээсээ хүсэж байна.
Тэгвэл Есүс удахгүй ирэх болно гэж хэлсэн. Есүс хэзээ ирнэ гэсэн бэ? Газрын хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглагдсны дараа Есүс ирэх болно гэсэн. Тэгвэл бид нар Есүсийг 2 дахь удаага ирэхэд нь бүгдээрээ өөрсдийнхөө зүрх сэтгэлийг бэлтгээд итгэлээ сайн сайхангаа газрын хязгаар хүртэл явж сайн мэдээг тараадаг тийм хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньдаа баярлалаа. Есүс эзэн эхний удаа ирэхдээ бидний гэм нүглийг чөлөөлж, биднийг гэм нүглээс аварч, модон загалмай дээр цовдлогдсон нас барж амьснараа бидэнд мөнх амийг өгж, биднийг Бурханы хүүхэд болгон өрөөсөн билээ. Харин Есүс эзэн удахгүй дахин ирэх болно гэж амласан. Тэр амлалтыг бид нэр санан таны дотор итгэлээ сайн сахидаг хүүхдүүд байлгаж өгөөч. Газрын хязгаар хүртэл явж сайн мэдээг тараадаг хүүхдүүд болгож өгөөч. Дахин ирэх Есүс эзэндээ талархаад Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдээрээ итгэлээ хамгийн сайн сахидаг хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ баяртай.